Байна уу? Байна ээжээ. Өөргөө ээжээгээр бахруулах юм хэр их хийсэн гэж боддог вэ? Мэдгүй тэрийг одоо ээж авал мэдж байгаа хта. Ер нь гайвал гэж бодчих. Цэвэр баян сайн хүн л гэж бодчих. Ер нь тэгэл хийсэн л хэлбэдэй л гэж боддог шүү дээ. Жохон хийсэн бэлгтэй ч гэсэн. Жохон байгаа л гэдэг. Хийж исэн мэлгүүдээ юм ч та. Гэтэ ер нь санаагийн зовоос юм илүү хийсэн хөө. Бас байгаа л хэлбэдэй. Тэгтээ бас хичээж л явж штэ. За өнөөдрийн бичлэгээр болохоор надад урд байгаа цаасан дээр байгаа асуултуудыг ээж авааргаа одоо voice call хийж залгаад тэгээд асуух юм. Асуултууд хэр санагдчихэв? Тий, зүгээр. Асуултууд ямар санагдчихэв? Яа, юм байна. Байж хийх тэгэл асуугаад юу гэж хэлэх нь. Йоо. Ийм амар асуух юм уу? Яа нэг жоош асуусан чи өөлж байлаа. Нэс асуултанд хайлтаа олон нийтээр муухай тэрэг хараад юм шиг. За. Зүгээр үү те. Өөлч гэдэг. За тэгээд ээж авааргаа залгаад асан да. За залгах да. Байна уу? Байна уу? Байна нэж. Байна мэ. Охноо нэ. Байна уу? Сайн нэж. Асуулт асууя. Миний найзынхаа нэг нэвтрүүлэгтэн туслаад орж байгаа. Тэгээд одоо би танаас 3 асуулт асуусан шүү за. Тэр нэг найзхан бичлэгэнд орж байгаа. За. Тэгээд тань ээж авах айлын хэлүүн залгаад нэг 3-аас 4 асуулт асуугаад ч гинэ. Тэгээд танаас асуулт асуух гэж залгаж. За. За имээ. Одоо охин нь танаас 3 асуулт асуун заяа. Яадаг гэлээ шээ имээ сандрахгүй шүү. Сандардаг шиг сандрахгүй шүү. Би бичлэгэнд орж байгаа байхгүй юу? За тэгээд ээж автайгаа яриад 4 асуулт асуух юм байна. Би нэг найзынхаа тийм бичлэгэнд орж байгаа маа. Тэгээд танаас нөө влог хийх өгөх юм аа. Тэгээд танаас нэг 4 асуулт асуух гэсэн. Болохоо. За. Та надаар бахархдаг уу? За та надаар хэр бахархдаг юм? Та надаар бахархдаг уу? Надаар бахархдаг уу? Та надаар бахархдаг уу гинэ? Та надаар бахархдаг уу гинэ? Үгээр илэрхийлэх аргагүй. Мэдээж тэ бахархдаг яах вэ? Үгүй тийм хамгийн том ачаахнараа бахархдаг яах вэ? Бахархын дээр бахарх юм. Нөрөө бахархаа. Бахархаж үгээр бахархаж. Өөр хэлээ. Миний яг юугаар бахархдаг вэ? Юугаар бахархдгийг та миний? Та миний юугаар бахархдаг вэ? Эний юугаар бахархдаг вэ? Юугаар нь бахархдгийг гинэ? Миний юугаар бахархдаг вэ? Яг ч ухаантай шүү дээ. Ааха. Миний хүн бас маш энгийн. Ааха. Миний хүн урдаараа аюул тийм юу шүү дээ. Өөтгөө адилхан шүү дээ. Миний хүн ч бас аав үлдэх гэдэг наа. Ухаантай мундаг хийсний хийдгээс чинь бахархдаг да. Таваас өөр сайтай ч гэх юм. Ухаантай гэж хэлэндээ хүүгээ. За. Миний охин ч нэ шүү дээ. 13 тийш аяас идэгтэй асил төрөлтэй. Нэг хасамжтай хайштай миний хоёр охин бол миний оц багна. За юугаар бахархдаг вэ? Охиныхоо одоо нэггүй одоо олон юм байна шүү дээ. За. Одоо суур хүмүүжил тэгээд одоо
одоо өөрийгөө дайсдаг монгол чадвартай өөрийгөө хаач аваад явчихна гэж боддоо шүү дээ. Оо ямар. Хоёрдугаар зууны одоо хүн гэж ойлгоод байна. Хүмүүжлэгээр би авч явж байгаа соёл тэгээд юу гэдэг мэдлэг яс нууц яг юу ясуухгүй ястуу хайцаа соёл Миний ирээдүйд захих захиас Надад ирээдүйд маань одоо захих гоё захиас байна уу? Миний ирээдүйд захиас та надад ирээдүйд юу гэж захих вэ? Ирээдүйд захиас гинэ надад. Ирээдүйд одоо надад захих захиас юу байна гинэ одоо? Ийм 13 тэгш охиндоо захих захиас байна уу? Ирээдүйд захих захиас гинэ. Надаа ирээдүйд юу захих вэ? Миний охин хүмүүсийг аюулсаа ойлгож амьдраарай. Өөрөөсөө хүмүүсийг хэлж ойлгох. Тэгээ өөрийгөө аюул хайрлаж амьдраарай. За. Яг тэгвэл чи аптай мэдрэхгүй. Тэгэхээр миний хүүхдүүд ер нь миний хүүхдүүд ер нь аав хүүхдүүдтэй юу тийм хүүхдүүд аавхан гол амьдрал шүү дээ. Хөргөж та. Баярлаа. Тэгээд энэ намаас сайжраад тэгээд сайн хантай бол. Батараа л хэлсэн шүү дээ. Аюу. Ингэж гадаад орон ном сонин мэрэгчлээ болж байгаа юм чи. Сайхан ажилтай, төрөлтэй, амьдралтай, ад жаргалтай, одон сайхан шар охтоо тойролцоо амьдралтай сайхан. Сайхан яваадаг гэж хүсэж шүү юм тэггүй яах юм гэж боддог. Гоё шүү миний юм. Одоо энэ хичээл явна штэ. Ирээдүйд. За. Энэ хичээл авахгүй одоо явах хэрэгтэй да. За. Ирээдүйд юу хичээл сургуулиас сайн яваа сурах юм аа. Сайн сурах мэдлээ монгол мэдлээ сайн ажилтан болж ирээдүйд бас олсондоо хийхдээ бас монгол боловсон ч боловсгүй гэж боддог шүү дээ. Тэгээд яасан өөрийнхөө амьдралыг ч сайн авч явах болтугай гэж. За баярлалаа. Хүн хичээлээ. За дөрөв дэх асуулт нь би өөрөө авижлээ хэлэх сэтгэлүүгээ талархлын үг хэлэх юм байна. Ээж аавдаа хэлэх сэтгэлийн үг, талархлын үг хэлгэнэ. Одоо дөрөвдөх нь болохоор би танд сэтгэлийн үг, талархлын үг хэлэх юм байна. Дөрөв дэх асуулт нь болохоор асуулт биш юм байна. Би танд хэлэх юм байна. Имэдээ хэлэх сэтгэлийн үг, талархлын үг хэлгэнэ. Би одоо танд талархлын үг хэлэх юм байна шүү дээ. Би асуухгүй би танд хэлэх юм байна. Сэтгэлийн талархлын үг хэлэх юм байна. Аав ээж хоёр за өдийг хүртэл намайг ингээд өсгөж өөрсдөөсөө одоо гаргаж болох бүх золиосыг гаргаж 3 хүүхдээ хинээс ч дутахгүйгээр өсгөж ямар ч хайраар дутаагаагүй. Тий одоо нэрээ 3 биш. Манай хичээ хөлт болцохгүй. 5 хүүхдээ хинээс ч юугаарч дутаахгүй хамгийн гол нь хайрын донд өсгөж өгсөнд баярлаа аваа. Миний аав хамгийн шилдэг шүү. Таав хүмүүсээр хамгийн шилдэг байвал шавьтаа бас шилдэг байвал. Тэгээд аав ингэж боддог байхгүй юу? Хорвоо дээр бол аавын аав болох эцэг болох амархан аав байх хэцүү гэдэг штеп. Тэнгүүд миний сэтгэлд бол миний аав шиг аав бол энэ хорвоо дээр хизээж тавтагдахгүй хамгийн сайн хамгийн мундаг аав шүү аваа. Хайртай шүү. Би хамгийн гоё хүүхдүүдээс ханиасаа сонсдог шүү дээ. Өөр хүмүүс ч аав нэг айхтар. Олох гэсэн үнтэй.
Ганц ч болох аав нь хүүхэндээ хязгааргүй хайртай шүү. Аавынхаа амьдралыг утгах шүү. За баяа. Намайг одоо ингээд дивслэл ингээд айгуу мундаг болгож өсгсөн баярлаа. Юугаарч таахгүй. Тэгээд дандаа миний тал байдаг чинь айгуу их баярлаа гэж хэлье. Баярлалаа тэгээрээ. За тэгээд хүүгээ дэмжиж засгийн газрын тэтгэлэг авах үнэхээр бүх зүйлээр дэмжсэн их баярлалаа. Тэгээд сайн сууж байгаарай. Хүн эрдэм сон өвөрлөд удахгүйчнаа. За тэгээд имээ охин нь за амлж байна. Яг сүүлийн за энэ одоо ирээдүйд бодох 5 жилдээ за хүүхэд биш юм а гэхэд хүнтэй суунаа. Тийм тэгээд сургуулийн амжилттай төгсөөд сургуулийн амжилттай төгсөөд гоё ажилтай болоод гоё гэр бүлтэй болоод имээтэйгээ дүүтэйгээ гуруулаа. Сонсож байна эмээ? Имээ одоо ингэж утсан тасарчлаа заяа. Би тэгээ эмээ интернетээр үзээрэй заяа. Тэгээд гуруулаа сайхан амьдрнаа. Гоё охин гоё байр авч өгнө. Гоё байрандаа гуруулаа. Гоё амьдраа шүү. Тэгээ имээдээ хайртай шүү. За тэгэхээр намайг яг өдий зэрэгт өсгөж хүмүүжүүлсэнд чинь үнэхээр их баярлалаа. Аавынхаа нэргээд би юунаас ч яахгүй. Үнэхээр аз жаргалтай. Үнэхээр аз жаргалтай сайхан байдаг шүү. Таньда маш их баярлалаа. Охины захиасыг мартахгүйгээр үргэлжлүүлж хичээж амьдрнаа. Баярлалаа. За. Ондог охиноор аав нь бахах юм шүү. За баярлалаа. За баяртай. Тэгж байгаа дээрээ. За. Намайг ямар ч үед ямар ч нөхцөлд намайг дэмждэг. Надад тусалдагт баярлалаа шүү гэж хэлдэг шүү. Тэгээд юу ч болсон миний талд байж чаддагт нь бас баярлалаа шүү гэж хэлдэг шүү. Тэгээд давижгээ санаж шүү бас яс хүн шүү. Тэгээд бай өдрөөл ярьдаг ч гэсэн сандаг шүү. Тэгээд жоохон цаашаа яриад хэлэх гэнэ. За тэгж яриа. За баярлалаа.